Соборопангийн шохорхол. Баларсаа би хоцрох нэ. Хоролд яг цагтаа очих ёстой шүү дээ. Тэнгэр минь сая юу болов? Арай таваарай. Наад талхаа зогсоогоорой. Зогсоод. Хэдв чинь буцааж өг. Би чамтай зодтолдмооргүй байна. Хөл тавиач те. Хурд буцааж өг. За яах вэ? Царай муутаа хачин амтэн. Тэнгэр минь гэж. Чи зүгээр үү? Тийм ээ би Чи бэртээгүй үз? За тайвшраа. Зүгээр л догвэ. Мэ хитвчаав. Их баярлалаа. За явлаа баяртай. Ой, хүлээж байгаарай. Би дараа чамайг хоолн дурмаар байна. Болж байна уу? Тэгвэл сайхан л байна. Хизээч байсан болно. Их сайхан сэтгэлтэй юм аа. Ерөөсөө бэлддэг хэрэгэ. Сайн уу найзуудаа? Маргааш би их хөөрхөн охинтой хамт хооллоно. Зөвлөгөө өгөөч. Сайхан юм аа. Одоо болцох цаг болсон шүү дээ. Баяр хүргэе. Ямар зугаалга болох болоо? Чи чинь струсэлний холтостой биз дээ? Тийм ээ. Миний гадаа давхарга өөртөө итгэх итгэлийг минь унгадаг. Хэцүү байдаг. Охид хатуу арьсан тийч дуртай биш. Тэгээд арьсаа яах вэ? Чадвал холтосноос сол. Наа чихэрлэг үүрэмгэнүүдийн чинь цаана их царайлаг залуу байгаа да. Ноён талхны үсчин рүү очиад үзэхгүй. Их олон залуус тэрнэр асуудлаа шийдүүлсэн. Талх үсчээ? Хөө. Их л ажил болгон дээ. Хамрыг ч засч болно. Бас бад бих үстэй болгож болно. Хамгийн том асуудал бол наад чихэртэй холтос чинь. Би ийм болмоор байна. Боломжтой юу? Чи надаас боломжгүй мэд зүйлийг шаардах юм аа. Тийм болохоор яг зөв газар та ирсэн байна. Надад чадахгүй юм байхгүй. Баярлалаа эрхэмээ. Жаахан өвдөлтийг тэснэ үстэй. Тэсэн тэгэлгүй яах вэ? Би шаардлагатай бүхнийг хийнэ. Та чадах бүхнээ хий. Эхэлцгээе. Чимхүү. Эдгийн хөдөл нарийн ажиллагаатай шүү. Хөө? Дундаа удах нэ. Гоё амттай байна. Тэр үнэ. Энийг хэрэгэлдэх хэрэг. Хоолдог маск гинүү? Эдгийн хөдлөөр тэсэрэй. Маргааш сайхан харагдаж байвал би юу ч хийсэн. Энэ би мөн үү? Цоошин талх уулчгаж. Арай болоогүй. Дуусаагүй байна. Энэ өдрөлд модонд орж байгаа өнгө цайвар ягаан чамд яг зохино. Дээрээс нь солонгон өнгөтэй өрмөг нунтаг илсэн чихэр цацлаа. Ингээд хоошинхэн боллоо. Одоо тэр охин чамд гарцаагүй дурлна. Хөөх! Итгэмээргүй юм аа. Баярлалаа эрхэмээ. Одоо би өөртөө бүрэн итгэлтэй боллоо. Хаха! Хүлээ. Бас нэг юм байна. Чи Соборо талх хэвээрээ байгаа учраас элсэн чихэртэй холтос чинь буцаад ургана. Болцоогоо 3 цагийн дотор дуусгаарай. За, ойлголоо эрхэмээ. Баларсан, хурд явъя. Хоцромооргүй байна. Битгий ойл бяцхан найзаа юу болсон юм? Миний бомблог. Бараг хүрлээ. Я. Саамай, болгоомжтой. Баярлалаа. Баяртай.
Хоцорсонгүй шүү. Энийг зарч чадахгүй бол ач зээлэртэ бэлэг авч чадахгүй. Би танд туслая. Араас чи түлхээд өгье. Би хүн шүү дээ. Болох юм уу? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Хоёулаа хамт энэ толгодыг давъя. Халтас минь гэж бүтэн цаг хоцорчихлоо. Баларсан миний хуучин царай ийм их холтостой байж яаж жигнэмэгтэй уулзах юм бэ? Чи мөн үү? Яасан их ууддаг юм бэ? Чамаг ирэхгүй болохоор яг явах гэж байлаа. Харин тийм ээ. Царайлаг харагдъя л гэж бодсон юм. Цагтаа ирэх гэж хичээсэн. Соёлтой ирэх хүн цагтаа ирдэг. Бас арзаа зэгсэн идэггүй. Гэхдээ сайхан сэтгэлтэй ирэх хүнийг хамгийн сайн ирэх хүн гэдэг нь яг чам шиг ноён сабар. Тийм ээ, яг чам шиг. Чи бяцхан хүүд агаарын бөмбөлгийг авч өгөхгүй л үсээс ихсэлэгч гисэн штэ. Бас настай эмэгтэйд хүнд цаасын зөөж өгөөд хоцорчихсан. Чи харсан юм уу? Харсан. Өнөөдөр чи зөндөө их сайн үс бүтээсэн ноён сабар. Би юу гэж бодож байна гэж хоёулаа ахаад уулзмаар юм байна. Чи юу гэж бодож байна сабар? Надтай болцмаар байна уу? Үгүй юу? Тийм ээ, би болцмаар байна. Ямар сайхан юм бэ? Сайн байна. Би дэрэгдээс чи салахгүй. Тэнгэр минь, миний сайн үс намайг ийм хөөрхөн найз охинтой болгоно гэж бодсонгүй. Чи ч гэсэн хөөрхөн сайхан шүү дээ. Хатны тэжээвэр амтэн. Юу? Дугуй 10,000 уу? 10,000 юм бол өөрөө жийдэг дугуй баймаар юм. Хаван аялал яагаад ийм үнэтэй байдаг байна? Далайн эрэг дээр хөвтмөр байна. Тийм хэцүү гэж юу? Зайцхан гिजिг хүрээд байна штэ. Сачирдмар мэдээ. Талхны Монгол хотын хатны нохой генетхэн алга болжээ. Ямар өрөвдөлтөй юм бэ? Нохоо нь алга болчихж. Хатны нохойг харсан бол ойр цагдаагийн газар та мэдэгдэнэ үү? Хөөх! Зайцхантай яг адилхан юм а тийм ээ? За, хатны нохойг эргүүлэн өгсөн хүнд юу? Үнэн гэж юу? 10,000 тогоон би явж хайлаа. 10,000. Санаа зовлтгүй хоёроо зайцхан юу гэж хатны нохой байх юм бэ? Салхилээ. Салхилах цаг боллоо жаалаа. Би удахгүй. Ноён талх шоко хоёрт мөнгө үнэхээр хэрэгтэй байгаа. Адилхан харагддаг болохоор нь мөнгөний төлөө зайцхныг хатанд өгчихгүй л яана. Ямар игдүүтэй амт юм бэ? Нохоо чи хэдтэй юм бэ? Сайн жаал. Зүгээр тайваа. Битгий гараад бай. Зайцхан хатны нохоо биш, угаасаач биш байсан. Ямар хачи юм бэ? Хугацаанд дуусчихсан байхаа. Ашгүй аюулгүй газар ирлээ. Энд чинь юу вэ? Бүгдээрээ зайцхан руу шилдээд байна штэ. Хата дэндүү аюултай юм байна. Үсчний газар дугаа буцгаа хурдлаарай. Чи би ийм гөлөглөө бож болох. Хэлсэн шүү дээ. Аав нь харчилтай. Яасан игдүүтэй нохоо байсан бэ? Хатны нохоог олдтол дотор байсан дээр юм байна. Зайдас хаан хоолой дээрээ. Энэ хоол нэг л өөр байна. Үнэр нь өөр болчихож. Амт нь өөр байна. Яагаад нохон хоол идэж байгаа? Та хоолнд нь унтуулдаг юм хийж байгаад зайцхныг ханд өгөх гэж байгаа үсттэй. Зайцхан хоолны дэглэн барьж байгаа. Малын эмч хэтэрхий таргалаад байна. Энэ хоолыг өгөөрэй гэсэн юм. Тэгсэн ч сэжигтэй л байна да. Зайцхан хаан байна уу? Зайцхан. Чи энд байна уу? Одоо нөөгдөж тоглох цаг биш ээ. Зайцхан чи хаажч ба. Юунда хашиг чадвал. Зайцхан чамаг яваад өглөө л гэж бодлоо.
эрхмээ. Та яагаад надад хэллгүйгээр зайцхныг авч явж байгаа? Би өдөржин зөндөө хайлаа штэ. Өнөөдөр усанд ордог өдөр нь. Усанд оруулахад юу нь болохгүй гэж. Яг одоо зайцхны хувьд их аюултай үе заа юу? Шууд аваад гарч болохгүй. Зүгээр дээ. Одоо айх хэрэггүй найзаа. Хин миний томоотой жаал үлээ? Энэ сүү зүгээр үү? Угаасаа л юм хаачин штэ эрхмээ. Сүү, хаах цаг болчихлоо. Надад санаа битгий заваа. Та нар харж бай. Мэдэхгүй юм да. За би харилаа. За, болчлоо. Хар да. Миний юу хийснийг хар да. Чиний шин гэр. Аюу хараарай. Тухтай байна уу? Энд чи аюулгүй. Чамайг хинч надаас булаач чадахгүй. Санаа битгий зав. Би чамайг хичнээн ч удаа хамгаалч чадна. Чи шагналын мөнгнөөс илүү үнэтэй. Яг унтаж амархыг бодъё доо. Сүү? Чи энд хонсон юм уу? Ийм хурдан өглөө болчихсон юм уу? Хаашаа явчмаа? Шоко, зайцхныг харсан уу? Өнөөдөр хараагүй. Зайцхан! Ой, чи энд байна уу? Ноён талхаа, та зайцхныг хараагүй биз? Одоохондоо хараагүй л байна яас. Хэлдэ, та шагналын мөнгөний төлөө зайцхныг өгчихсөн үү? Юу яриад байгаа юм бэ? Зайцхныг уулгаалчихлаа. Үгүй хүмин. Чи өөрөө явсан. Би одоо баян хүмин одоо хатны нохоо болсон. Чи яасан? Харин чи та нар хэцүү амьдардаг надад хамгийн муу хямдхан хоол өгдөг. Одоо би ханху болсон хатны тэжээвэр нохоо. Би юу дуртайгаа хин одоо ордонд амьдарч хүссэн болгоно авдаг болсон. Баяртай тариач та. Сайхан байлаа. Чи сэтгэлээсээ хэлээгүй үстэ. Буцаад ирэлдэ. Чамд гоё юм авч өгье. Тэв гашисан сүмэн. Миний шинэ амьдрал хамаагүй гоё. Төвөг утсан болохоор энийг өгье. Явж. Чи хурц авч юмс. Би чамайг найзаа гэж бодсон. Надад яагаад ингэж хандаж байгаа вэ? Чамтай юу та? Надад ядуу найз байхгүй. Би энд зүгээр л хөр байрсан юм. Тэгэхээр баяртай. Буцаад ирээч. Буцаад ирээч. Ядуучууд хамгийн муухай. Буцаад ирээч дээ. Чихэн биш байсан юм уу? Зайцхан зүгээр байна. Ямар муухай зүуд вэ? Нуугдах өөр арга байгаа л ёстой. Өглөө нэмэнд. Чи Өглөөний мэнд ирхмээ. Энэ бол хот дог. Зайцхны авах ахын дүгийнх нь 3 дугаар үеийн охин. Одооноос манай өсчөнд амьдрна. Зайцхантай ялахын аргагүй адилах юм. Үеэлийнх нь юу гэсэн бэ? Тэр нь санаа битгий заваа. Манай өсчөнд өмнө ирж байгаагүй. Тийм ээ. Зарим талаараа зайцхантай адилах юм байна. Тийм ээ. Тийм байгаа биз. Би хамгийн ухаантай сүү. Бас нэг цочирдон мэдээ хүргэе. Хатан хайртай тэжээвэр амтнаа ахиад алджээ. Энэ нохойг харсан бол даривхан цагдаад мэдэгдэрээ. Шагнал нь 20,000. Хол тэр нохой миний их. Агад бишүү. Зайцхны 100 сар. Хөх ямар хөх юм бэ? Доноод хамгаалагчдыг үзэх үү? Тийм ээ. 100 сарын тусгай дугаар өнөө орой гарна. Орой уулзъя. Ноён талхаа танд 100 сараар төлөвлөсөн зүйл байгаа юу? Би юу? Үсчний холбооны үдэшлэгт явна. Хөөх! Үсчний холбоо гинэ. Дэлхийн хамгийн шилдэг үсчэд очдог байх та. Үгүй дээ. Тэд төмөсний чипсийг өрсөн байна лээ. Юу авч очих вэ? Энэ дээд зэргийн жүүсийг төмөсний чипс авч чадахгүй байхаа. Үнэхээр хэрэг алгаа. Шоко яасан бэ? Би зул сарын үдшилтэд очино шин даашин заах гэсэн. Гэтэл дандаа муухай даашин зүйн. Даашин зэн санаа битгий зовоо. Над шиг төрөлхөн царайлаг бол юу ч өмссөн хамаагүй. Би яагаад тэгж бодоогүй юм бол? Тайцхан, чи 100 сараар юу хийх юм?
Нэрэ тийм л дээ. Чи өгчөнд ганцаараа амьдэрдэг шүү дээ. Тэгэхээр 100 сараар ганцаараа явах юм байна. Би хөөдгөртөө гунигтай байна бах та. За би гарлаа. Бүгдд нь баярын мэнд хүргэе. Баяртай. Зайцхан, томото байгаарай. Дараа уулзъя зайцхан. Хоолоо идэхээ мартваа. Гэрт хүн байна уу? Хөгшин надад тус болоод хаалгаа нээчихгүй юу? Яасан хөөрхөн амтан бэ? Би цөцгийтэй талхсан та байна. Миний цагаан гата жигнэмгэн бог хөлөө хугалж галаа. Чамд боолт байгаа юм биш вэз? Чамд талархаад ч барахгүй. Дэндүү сайхан сэтгэлтэй юм. Гэхдээ өвчтө хөлөөрөө гიშгэж болохгүй. Өнөөрөө миний чаргыг хөлгөлөө давхих буг байхгүй болчихлоо. Яадгийн бэлээ? Харааж амжаагүй зөндөө олон бэлэг байгаа юмсан. Бэлгийн өгөхгүй матчихвал хүүхдүүд бүгдээрээ уйлна. Тэгээд ямар буруу хэрэг хийсэн болоод ийм муухай цулсар болж байгаа мэ гэж аав ээжээсээ асуув. Нэрнү. Бяцхан гөлөг чарга чирэх амаргүй шүү дээ. Ямар сайхан сэтгэлтэй сайн гөлөг вэ? Болгоомжтой. Надад энэс өөр чарга байхгүй. Харанхуйд гэрэлтдэг шинэ кэд чөп. Хүүхдүүд дуртай байдаг юм. Бас замаа гэрэлтүүлэхэд тусалдаг. За, бэлнүү бэцхэн залуу минь. Явцгаая. Хо. Нэрийн талах гэдэг юм. Үс застдаг гэлүүдээ их жижигээр биччихсэн байна. Миний сонгож авсан энэ хайж таалагдах байгаа. Ох, дандаа тансаг юм хэргэлдэг юм шиг байна. Юу өгдөг юм бэлээ байц? Оо, талх үнэхээр усан үзэмний жуус авмаар байгаа юм бол авч болно. Залуу шоколад энэ зөөлөн теди бамбуруш лав таалагдсан. Өөрхөн чихмэл тоглоомноос илүү загварлаг дайсанс таалагдана гэж юу? Сүүн цагаан, сайхан сэтгэлтэй хүү. Гэхдээ нарийн бовны газрын хамгийн ухаалган биш. Тэгэлэр дэлхийн нэвтрхий толь чамд туслах байхаа. Оо, тэгэхээр сүүд номноос илүү доонод хамгаалагчийн DVD таалагдана гэж юу? Хэлж өгсөнд баярлалаа. Ашгүй хөл чинь эдэгчихжээ. Одоо биднийг аваад гэрлүү нис чадах нь. Зайцхан, чиний ачаар бэлгнүүдийг яг амжиж эзэнт нь тарааж өглөө. Тусалсан болохоор чиний нэг хүслийг биелүүлье. Цул сарын нэг хүслэн хэлээрэй. Үнэхээр чиний нэг хүсэл мөн үү? За ойлголоо. Биелсэн гэд бодчих. Минийх илүү гоё. Хөөе бясалга. 100 сараар ямар бэлэг авсныг минь хардаа. Донод хамгаалт чи шинээж бүрдэл. Ёстой янзтай. Чи яг энийг авмаар байсан биз дээ? Тийм ээ. Уг нь надад дандаа ном бэлгэлдэг. Ингээд өнөөдөр хаана үзэх вэ? Нэрээ тийм. Зайцхан үсчний газар ганцаараа байгаа. Бясалга манай ижил дээр үзэх үү? Болж ид байна. Явцгаая. Зайцхан. Үу. Зуул сарын баярын минь. Шоко, энд юу хийж байгаа? Зайцхан ганцаарх на байсан. Мэдхгүй. Үдшилэг цоцлогдсон. Би уйдаад байсан юм. Харин чи та хоёр яах гэж ирсэн? Зайдсан ганцаараа үлдсэн болохоор санаа зовоод хамт кино үзэх гээд хүрээд ирсэн. Би ирлээ жаала. Яагаад бүгд ажил дээр үгүй? Зайдсан ганцаараа болохоор бид ч гэсэн хүрээд ирлээ. Ноён талхаа та яагаад ирсэн? Та туврын баримтгээд нэг юм ирсэн. Чи юу барьчихсан байгаа юм сүү? Ястадаг. Донод хамгаалагчдын DVD. Бүгдээрээ хамтдаа үзцгээе. Энд жигнэмэг байгаа. Би санаа тавиагүй шүү. Энэ жуусыг хуваагаад ууцгаая.
Хөөе, та ямар өгөөмөр байх юм бэ? Уг нь ийм биш штэ. Аа чи яаж намайг доромжид зүрхэлж байна? Яцхан өмхөндөөс чамайг би. Хамгаалж. Ямар сайхан өдөр вэ? Зул сарын баяраар өсчний газартаа бүгд хамтдаа. Харин тийм сонин юм. Эрхэмээ зул сарын баярыг би сүү, ноён таалах бас шоко гуравтай хамт тэмдэглэмээр байна. Үнэхээр чиний нэг хүсэл мөн үү? За ойлголоо. Бийс ингэж бодчих. Хо. Харин тийм ээ. Гэхдээ яадгийн хайртай та нартайгаа хамт байх сайхан байна. Хундах тулгцгаая. Зул сарын баярын төлөө. Зул сарын нэг хүргэе. Брэндний уулзалт. Өглөөний мэнд. Өглөөний минь ноён талхаа. Танд шууд ирсэн байна. Цөцгийний тусгай нээлт. Хатан милууны төрсөн өдрийн урилга. Хог бүгд хэрэггүй хог. Энэ чинь Ноён талхаа яасан бэ? Хинээс захиарсан. манай яа ирж байна гэн. Ирж байгаа нь сайн бидтэй. Буу. Манай аав. Энгийн нэг аав байгаагүй. Бэ нэр төрийн юунаас ч илүү эрхэмэлдэг чинэлэг айлын хүүхэд. Манай аав Брэндон хүүхдүүдэд нэр төрөө өргөж яваарай гэдэг байсан. За Брэд би. Чи дуулгах сайхан мэдээтэй гэсэн үү? Тийм ээ аваа. Би ихний оролдлогоор эсэлтийн шалгалтанд тэнцсэн. Миний ууган хүү анхны оролдлогоороо тэнцсэн байна. Баяр хүрээе. Та намайг сайн хүчилсний ач шүү дээ аваа. Мөн Брэд Вард чамд ч гэсэн хуваалцах мэдээ байгаа гэлүү. Тийм ээ. Би Мэйо клиникийн бэлтгэл ангид тэнцсэн. Мэйо клиникийн бэлтгэл анги бахархахгүй байхын аргагүй. Би таныг дуурайгаад ухаантай болсны ач шүү дээ аваа. Та хоёрыг хүмүн гэж дуудаж байгаагаараа бахархаж байна. Хундаг тулгалгүй яагав. Хонгор минь. Талханд ч гэсэн хэлэг сайхан мэдээ байгаа. Тийм үү? Талах жүжигэнд орсон. Жүжигчин болно. Тийм бидтэй талхаа. Тийм ээ. Чизковын жүжиг байгаа юм. Би их том дүр авсан. Их том дүр гинэ. Тагтуус уу? Үгүй. Алха. Би дандаа зал хуурдаг. Одоо бүр худалч болох нь. Эцэг том болох юм бэ? Хонгор минь. Худалч залхуу бол чи миний хүү биш. Яв. Эцэг эргэж ир. Талхаа. Тэр бүлий минь гутам шиг. Гэрээсээ явснаас хойш 20 жил өнгөрчээ. Тэр цагаас хойш би аавтайгаа яриаггүй. Өнгөрсөн амьдрал чинь ийм өрөвдөлтэй гэж мэдсэнгүү. Болоод өнгөрчихсөн шүү дээ. Би зүгээр. Амьдрал чинь их хэцүү байсан байх та. Мэдсэнгүй штэ. Болцгоо. Ноён талах ямар их амжилт гаргасныг аавд нь харуулцгаая. Тэг хэрэггүй. Ноён талхаа бидэнд итгээрэй. Таныг насан туршдаа өрөвдөлтэй хүү чигээр нь үлдээхгүй. Юу? Өрөвдөлтэй байна. Талхыг алдаршуулах ажиллагааг эхлүүлье. Бүгд ажилдаа ороод. Талхны мөглөх хот руу хөдлөх гэж байна. Хаа хүрэх гэж байгаа юм эрхэмээ? Талхны үсчний газар руу явж байна. Талх үсчний газар аа? Үс асалтын Шангрила? Үс зас занаад уу? Талх үсчний газар уу? Тийм ээ. Алдартай газар. Алдартай юу гинэ? Талхыг танихгүй хэн байсан юм? 10 жил дараалаад оны шилдэг үсчин болж байна. Талхаар ганц удаач болов үсээ засуулах нь ийм мөрөөдөл. За тэгвэл Албан ёсны талх хамтангаа аваарай. Талхандаа бас байгаа шүү. алах ийм алдартай юм уу? Тэгэлгүй яах вэ? Манай хамгийн мундаг алдартан. Сайн уу? 3 зөөлөн талхнаас авъя. Тэгээ $3. Талхны наалт 99 ингээд бүгдийн цогдоно. Хөө, амжилт хүсье. Тэнгэр минь.
Талх нэрэл энтхийн алдартай юм байна. Та талх усчны газар руу очих уу? Тэнд шууд талх усчны газар руу явдаг тусгай такси байгаа. Тусгай такси гинэ. Сайн байна уу эрхэм? Талхны шүтэн бишрэгчдийн үйл ажиллагаа удахгүй гэхлэн. Эний шүтэн бишрэгчдэн гинэ. Таны үнэхээр атааргаж байна. Өнөөдөр 100 шүтэн бишрэгч сонгогдож талхтай уулзаж гарын үсгийг авна. Энэ удаа би сонгогдоогүй. Үсчин гарын үсгээ өгөх юм уу? Үсчний газрын хардаа талхны шүтэн бишрэгчд гарын үсгийг авах гэж өдөржин очирлаж байна. Эрхмэн хүлээгээрэй. Энийг талхад өгчихгүй юу? Таныг дургуутсахгүй гэж найдаж байна. За тэгье. Би гарын үсгийг авах гэж шөнжөө энд хонсон. Өнөөдөр талхны гарын үсгийг авахын тулд дүүргэлдээ хийлгээгүй. Хөөе, ноёнтон. Дараа л дайрвал танд л муу да. Бид шөнжөө хүлээсэн штэ. Би гарын үсэг авах гэж ирээгүй. Хүүтэл уулзах гэсэн. Тэгээд хүүч хийе. Талх энтхийн үс чинь миний. Та аав нь юм уу? Нэрээ яг адилхан юм байна. Тантай уулзах нэр дөрийн хэрэг талхны ааваа. Чихээ содныг өсгөх танд ямар байсан бэ? Би насаараа халзан явж байна эрхмээ. Толгоон дээр илээд өс сургуулаач. Маргааш би замын шалгалттай. Амжилт хүсээрэй аав талхаа. Миний хүү хаан байна. Хүлээсэнд баярлалаа нарийн бовнуудаа. Ноён талх шүтэн бишрэгчдтэйгээ уулзах хийсэн. Талхаа уулзалгүй их удаджээ. Чамаг магтсан байхыг харсан юм л да. Гэхдээ ийм алдартай гэж бодсонгүй. Сайн уу аав. Манай туслах таныг талхны Монголог хотоор зочилж яваа гэсэн тухтай байгаарай. Шоко. Аав 5 оттой зочид буудал хувийн лимузин захиалж өг. За. Анх удаа ирж байгаа бол би танд бяцхан аялал хийж өгье. Миний авсан шагнал цомнууд. Өөх ямар олон цом бэ? Хят гармаар байвал зойронд цомнууд байгаа. Тэгээд бас болоогүй. Хатан бэлүү, гүнж бэлүү, кинотууд, рок хамтлагууд гэд бүгд миний шидэд гараад үсээ засуулна гэдэг юм да. Тийм ээ. Ноён талхаа баларсан шүү. Гал дэргэний ажилчид талх зурагт хуудаснуудыг аваад хайж гэж. Аавын чинь гал дэрэг аль хэдийн ивчгсэн гэж дууллаа. Талхыг алдаршуулах ажиллагааг мэдчихгүй л одоо яана. Ингээд энэ шарсан талх юм бэ? Хөгшлийн стадион тантай адилхан юм аа. Талхаа! Чи намайг нэхэллээ. Энэ олон жилийн дараа өчүүхэнд өөрчлөгдөөгүй байна. Худлаа. Худлаа. Эцэг том болох юм бэ? Худалч талх миний хүү биш ээ. Ахиж хэлж чамтай уулзмааргүй байна. Би алдартай байсан ч гэсэн хэзээж бахархлыг чинь төрүүлж чадахгүй. Та угаасаа намайг хүүгээ гэж бодож байгаагүй. Ноён талхаа битгий явуулаа. 20 жил бас л нэмэргүй хэвээрээ байна. Бүртээ явцгаая. Гүгээрээ. Үгүй буцаад ирээч. Цао. Баярлалаа. Талах таны бахархлыг төрүүлэх гэж л тэгсэн юм шүү. Та хүүгээ өршөөгөөрэй. Та надад л уурлах хэрэгтэй. Үннийг хэлэхэд би л уучлалт гуйх ёстой. Олон жил өнгөрлөө. Гэсэн чи хэцүү л байна. Энэ талхны бага насны дурсамжууд байгаа юм. Буцаж ирэхээр нь заавал өөрт нь өгөөрэй. За баяртай. Зургийн цамгүй. Талхны бага насны дурсамжууд аа? Энэ юу вэ? Ноён талхаа. Энд байгаа гэж мэдсэн юм аа. Намайг үнэхээр уучлаарай. Бүгд миний буруу. Энэ их танд. Юу юм?
Аавч нь явхаас өмнө энийг танд өгөөрэй гэсэн. Юу юм? Зургийн цомгоо. Тэргүй баярлалаа. Ноён талхаа гойж зүгээр харчихвал та аавыгаа буруугаар бодсон байна. Энийг миний төлөө хийсэн гэж. Аавч нь таныг энэ хорвогийн юунаас ч илүү хайрладаг. Өнөөдөр тантай уулзраа олох гэж ирсэн байна шүү дээ. Ноён талхаа одоо ч оройтойгүй байна. Гал тэрэг хотоос хөдлөхөөс өмнө хурдан яв. Хонгоржүлээ та минь ноён талхны л ач шүү дээ. Талх байгаагүй бол бид энэ Валентины баяраар нэг үнсэж чадахгүй л байсан. Ромео минь чи номноос сурсан юм шиг үнсдэг шүү. Маргааш би ярилцлах тайм сандраад чадахгүй хаа. Талх дээр цаг ав. Үсийг чинь гоё засаад өгөх. Би талхнаас уучлах байсан ч болоосай. Би хөгцөрч байггүй л байгаа. Аваа. Би бол талх. Талха. Аваа. Миний хүү. Миний хүү. Аваа. Боцоод. Талха. Уучлаарай хүү минь. Аваа би танд хайртай. Ээж тэр хүн уйлаад байна. Тийм байна. Цүнхээ галт тэргэнд үлдээчихсэн болол тэ хүү минь. Шоколадны хамгаалалт. Өнөөдөр тоглоход цагаагаар үнэхээр тохиромжтой юм тийм ээ. Эхэллээ шүү. Та билнэ үү? Шийдлээ шүү. Юу вэ? Бөмбөг ханд аваад явчихлаа штэ өөй. Хожоод авч чадахгүй. Одоо тэгээд яах юм бэ? Уучлаарай. Гэхдээ энэ юун хан юм бол? Энийний цаана юу байгааг би мэднэ. Манай аав надад хэлсэн. Маш том мангасууд байгаа гэж хэлсэн. Тэдний дайралтаас хамгаалах гээд ийм өндөр ханыг барьсан гэж хэлсэн. Нэрээ юу? Үгүй. Би талах түүбээс үдсэн. Цас мөсөөр хужигдсан мөсөн хаан тулс байдаг болохоор орхол юм бол шууд л хөлдчихдөг гэсэн. Их хүйтэн байх та. За, ханны талаар ярихаа болоод явж хөл бөмбөгөө тоглоё. За, тэгье. Бирлээ. Ирчихвүү. Бортхон хоолоо идээрээ. Ээжээ. Гэхдээ манай толгонд ягаад тэр том хамгаалтын хан байдаг юм болоо? Хана? Ягаад гэнт тэрийг сонирхов? Хүүхдүүдийн хэлж байгаагаар бол ханны цаана амарга мангас байгаа мөсөн хаан туус байдаг гэд байх юм. Чи даалгавраа хийж дууссан уу? Деми юмд анхаарал тавиад байлгүй. Хурдхан оройн хоолоо ид. Ойлголоо. Ханны цаана яг юу байдаг юм болоо? Миний хөө. За эмээ. Даалгавраа хийх гээд ядарч байна уу? Энийг ичгээд хий. Миний эмээ хамгийн шилдэгэн. Эмээ? Гэхдээ та хамгаалтын ханны цаана юу байдгийг мэдэх үү? Мэдээлгүй яах вэ? Эмээн дээр үед тэр ханны цаана амьдардаг байлаа. Нэрээ юу? Тийм ээ. Тэр үед цагаан шоколад, хар шоколаднууд нэг дор хамт амьдардаг байсан юм. Сүйт бүсгүй сүйт цаануу хоёр шоколадыг цагаан шоколад болтол бибинэ хайрлах уу? Тийм ээ. Тэгвэл та хоёрын гэрлэлтийг тунхаглаж Багшаа. Хайрт минь. агэрэ. Намайг тавьаач.
мэдээж нөхрөөсөө салсан юм да. Хөөх, нэрээ юу? Бүгд өнгөрсөн зүйл. Гэхдээ л өгөхөөс өмнө нөхрөө дахиад нэг харвал сайхан л байна. Хэмээ. Ханыг нураачих юм бол өвөөдөө дахиад уулзаж чадах юм биш үү? Тэр ч тийм л дээ. Би тэр ханыг нураагаад өгнө. Чи юу? Би ханыг нураагаад бусад шоколадуудыг ч гэсэн гэр бүл найз нөхдөдтэй нь уулзуулна. Тэгж болох юм уу? Миний зулцагч мондаг шүү. Би энэ ханыг нурааж байж сална да. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Юу ч бишээ. Чи арай энэ ханыг нураах гээд байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Мангасууд дайраад ирвэл яах болж байна? Үгүй дээ. Мангас энэ төр байхгүй. Энэ ханны цаана шоколаднууд амьдарч байгаа гэж манай эмээ хэлсэн. Юу? Манай өвөөч гэсэн энд байгаа. Энэ ханнаас болоод л уулзаж чадахгүй байгаа. Хөөх, нэрээ тийм гэж юу? Тэгвэл бид нар ч гэсэн ханыг нураах чинь туслая. Үнэн үү? Яаж ч нүдэд нэмэр алгаа. Энэ хан чи хэтэрхий батууг болохоор хөдлөгчгүй юм байна штэ. Харин тийм ээ. Одоо гэртээ харьяа. Тэгье бүр ядарчлаа. Хөөх! Хүлээгээрэй. Энийг хардаа. Гоц ухаанд ус чинь ноён талах гинэ? Би энэ хүнийг зурагтаар харсан баха. Тийм ээ. Энэ хүнтэй холбогдоод үзэцгээе. Өглөөний минь. Захирлаа. Захиарсан. Ямар захив вэ? Оо, шоколад тосгоноос ирсэн байна. Энэ хамгаалтын ханыг нураагаад өгөө. Ус тасах гэж завгүй байхад чинь яаж тийшээ явах юм бэ? Шоколад тасгано уу? Хөөх, хөгжилтэй байх та. Одоо ч шоколад бараг алт шиг л үнэтэй болж байхад ажилтан туслаад шоколад олоод ир. Юу? Шоколад алт шиг үнэтэй болсон? Суу, хурдан ачаагаа бэлд. Мэдлээ. Одоо хүртэл хан нураах гэж үзээд байна уу? Одоо зүгээр л бууж өгөө. Үгүй. Энэ ханыг нурааж эмээгийнхээ мөрөдлийг заавал биелүүлнэ. Найзада энийг хараач. Ноён талх ирж байх шиг байна. Юу? Тэр ус чи яаж манай тосгонд ирэх юм бэ? Тийм ээ. Тэгээд чинь донгоцны бууз байхгүй. Аймаураа! Ноён талхаа энд байна. Энэ шоколад тосгон болоо та. Энийг аваад өгөөч. Тэгэхээр энэ ханыг нураагаад өгөө гэж Тийм ээ. Жадуугаар ханыг нураах гэж үзсэн ч нэмэр алга байна уу? Их хатуу хан байгаа мэлхмэ. 5 см орчим зузаантай юм шиг байна. Талхнуудын хүчээр бол яагаад ч нурааж чадахгүй байна. Тэр харал да. Энэ ханыг нурааж чадахгүй гээд байхад та. Ноён талах ч гэсэн чадахгүй бах уу? Гэхдээ нэг арга байна. Нурааж чадахгүй бол байхгүй болгочиход болно. Байхгүй болгоно. Надад нэг арга байгаа болохоор тосгоны бүх хэрэгдийг дуудаад ирэх. Юу болсон юм болоо? Юу болсон бэ? Ханны хажууд цуглаарай л гэсэн. Анхаараарай. Би энэ бяцхан шоколадны гуйлтаар энэ тосгонд ирсэн өсчин ноён талах байна. Ноён талх гэхээр нөгөө алдартай өсчин биш үү? Харин тийм. Манай тосгонд юу хийх гэж ирсэн юм бол? Үе, манай хүү яагаад тэнд байгаа юм болоо? Энэ ханны цаана та бүхний гэр бүл болон найзууд амьдардаг гэж сонссон. Энэ ханыг баяхгүй болгоод эргээд уулзалтахыг хүсэхгүй байна уу? Уулзгай хүсэл үл яах вэ? Гэвч ийм том ханыг яаж байхгүй болгох юм? Үгүй нэг арга байгаа. Тэр бол энэ. Аваарай. Юу вэ? Биер байх юм. Энэгээр яа гэж байгаа юм бэ? Энэ биерээр та бүхэн хүслээ шингээж энэ ханам дээр бичвэл хан байхгүй болох болно. Ан байхгүй болно. Шал утгагүй юм. Миний үгэндээ тэгээд ханам дээр бичээд үз. Имэ хамт бичицгээ. Тэгээ хүмүн. Ээж туслал та. Хава бид ч гэсэн өвөдөө уулзаж чаднаа. Ямар ч байсан бичээд үзье. Тийм ээ. Ямар алдаад байх юм байх биш. За л хурдан ирэхээр. Ингээд бичгээр өвгөнтэйгээ уулзаж чадах юм уу? Тийм ээ.
Төлөвлөсөн ёсоор болчихлоо. Гэхдээ ноён талгаа хань хизээ байхгүй болох юм бэ? Ханыг дүүртэл биччихлээ шүү дээ. Нэмээ төр зур хүлээгээрээ. 9 8 7 6 5 4 3 2 1 мөрмөр өдөр чин талах хийгээд хамаг бие хөшч хөлөв байна. Энэ хаалт ягаад ийм болчихвоо? Соёлог цаг нь болж дээ. Тэр хата хан дээш өргөгдөж байна. Ноён талхны зүг байна. Цагаан шоколаднууд байна. Үнэхээр дахиад уулзах өдөр ирдэг юм байж. Миний хүү. Шонгор минь. Хайрт минь. Сайн сууч. Ямар хайр. Сансан шүү. Манай өвгөн хаана байна? Хөшөө. Бурхан минь. Өвгөн минь сансан шүү. Дахиад уулзахгүй л гэж бодлоо. Захирлаа. Шоколаднууд дахиад уулзчихлаа шүү дээ. Сайн үйл хийгээд сэтгэл санаа сайхан байна. Харин тийм ээ. Хаалта соёлд юм уу? Хар шоколад, цагаан шоколад нэг газар цугулжихаар харахад сайх юм. Энэ хаалт одоо хэрэггүй юм байна.